За ер нь бол сая нөгөө ковидын вакцины хийлгэсэнтэй холбоотойгоор ер нь зүрх судасны эмгэг, артерийн даралт хэсэг эмгэг маш их байна гэж би харж байгаа. Солонгост бид нар ингээд хотуудаар үзлэгээр явдаг. Тэгээд ингээд үзлэгээр явхаар 30-тай, 35-тай тий залуучууд ингээд яалтчгүй л нөгөө артерийн даралт хэсэг эмгэгийн зовөр их байдаг байхгүй. Толгоо өвдөг, толгоо эргэх, шилэг үзүүгшиг тий дотор муу хайрах энэ төр ийм зовөр байна уу гэхээр байна л гэж бодож. За л би даралтыг үзье гэхэд даралт нь 160 170 болцсон явждаг. 30 35-та залуучууд шүү дээ. Би тэгээд бодож байсан артерийн даралт хэсэг эмгэг бол хөгшин хүний өвчин биш юм байна. Одоо залуучуудад хүртэл тохиолддог болчихсон. Энэ бол гамшиг. Энэ бол гамшиг аахгүй юу? Артерийн даралт ихтэй ингээд удаа явах юм бол суд сатуурал үүсдэг. Явандаа нөгөө шигдээс үүснэ, цус харвалт үүснэ, тий? Ингээд янз бүрийн гинтийн өвчнүүд тохиолдох магадлал маш өндөр болж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр та хэд маань одоо үзэж байгаа хүмүүс байх юм бол даралтаа үз. Саяны миний хэлсэн тийм зовөр байгаа бол даралчаа ихсэж магадгүй, цусч өтгөн байжж магадгүй. Ковидын вакцины дараа бол угаасаа хүн болгоны цус өтгөн болсон байхгүй. Тэгэхээр одоо тэр цус өтгөрлөөс хэдүүлээ өөрсдөө хамгаална гэсэн үг. Тэхийн тулд манай монголчууд болохоор нэг омега 3 гэж мэддэг л дээ. Тэгээ омега 3 уухтаа бас ямар омега сайн омегагаас түрүүн хэлсэн. RTG гэдэг омега уух ёстой гэдэг бас сайн мэдгүй байдаг. За RTG эсвэл уух нь. Альсвал манад кириллийн тос гэж байдаг байхгүй. Кирилл нь юу юм бэ гэхээр далайн хамгийн гүний давхаргаар амьдардаг, хамгийн шим тэжээлтэй хэсгийг идэж ууж амьдардаг сам хорхоо шиг хэлбэртэй амьтны тос юм. Тэр нь ямар үйлчлэгээтэй вэ гэхээр омега 3 үйлчлэгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл цус шингэлэг, цуснд байгаа муу өөх цусны хэмжээг бууруулах ч гэх юм уу тий. Тэгээд тарих зүрхний цусан хангамжийг сайжруулах, цусны эргэлтийн тогтолцоог сайжруулах гэдэг ийм ийм үр дүн өгдөг. Хэрнээ дээрээс нь антиоксидант буюу одоо биеэс хорт нэгдлүүдийг ялгаруулах үйлчлэгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл нэг сумаар 2 тулаа буудах боломжтой болно гэсэн. Манай Монгол улсын хүн амын Монгол улсад болохоор агаарын бохирдол маш их байдаг. За тэгэл хүнд металлууд, пестицид, за тэгэл тамхи гэл те бидний биеийг хордуулж идэг маш олон чөлөөт радикалууд ингээд агаараар нэг явж идэг байхгүй. Тэгэл энэ стресс, за тэгэл хөрсний бохирдол гэл энэ бүгдээс бид нар хордоод одоо өөртөө ингээд хорт нэгдлүүдийг шингээгээ явж идэг гэсэн. Тэр хорт нэгдлүүд хүний биед ингээд удаан ингээд яваад ах юм бол явандаа нөгөө л хүнд өвчин тусах суурин тавигдчихэдэг байхгүй. Энийг юугаар бид нар биеэсээ гадагшлуулах ёстой юм бэ гэхээр одоо тэр антиоксидант буюу одоо биеэс хорт нэгдлийг ялгаруулах бүтээгдэхүүн хэрэглэх ёстой байхгүй. Тэр үйлчлэгийг үзүүлдэг. Одоо манай кириллийн тосны давуу тал нь юм уу? Тэгэхээр нэг сумаар 2 тулаа буудчих нь. За ахаад конзим Q10 гэж байгаа. Тэр нь яад юм бэ гэхээр ер нь бол хүнийг одоо эс дотор энерги үүсгэхэд оролцдог кофермент аахгүй. Тэгээд эсийг ер нь залуу байлгахад л оролцдог гэсэн. Хүний биед нэг 20-25 нас хүртэл ингээд цаанаасаа ялгарч агаад тэг ялгархаа болчдөг. Гэтэл тэрийг гаднаас бид нар хоол хүнсээр авах болдог. Авах гэхээр коэнзим Q10 баялаг хүнс ховор байдаг байхгүй. Тэгэхээр заавал уух хэрэгтэй. Эс дотор энерги үүсгэхэд оролцсноо гэдэг чинь одоо эсийг ажилуулна л гэсэн үг байхгүй. Эсийг хооллоно л гэсэн үг. Хүний биеийн хамгийн их одоо энерги зарцуулдаг эрхтэн бол зүрх гэдэг байхгүй. Хоногийн 24 бид нар чинь одоо унтлагаа хэвтэл ингээд тарих мэрх амарчин гар хөлөө тавиад булчингууд амарчиж байгаа шүү дээ тий. Зүрх бол ингээд байнга ажилладаг байхгүй. Хоногийн 24 цаг. Тэгэхээр тэр зүрхний булчин хамгийн их тэр коэнзим Q10 гэдэг юм чинь ашигладаг. Тэр багтаад ирэхээр зүрх өвддөг байхгүй. Тэгэхээр нөгөө хим алдагдал үүснэ. Зүрхний төрөл бүрийн эмгэгүүд үүсэх юм эрсдэл үүсэж эхэлдэг. Тэгээд одоо тэр артерийн даралт хэсэг эмгэг одоо зүрх судасны эмгэгүүдийн үед конзим Q10 кирилл оёлыг хамт уучаар даралт үнэхээр буурдаг. Даралт багаар буурдаг. Бүр өндөр даралттай байсан хүмүүс эмнийхээ тунг багсгаж явсаар эмнээсээ салдаг байхгүй. Тэгээд дээрэс нь одоо ингээд баг хаяа ингээд зовөр өгчээсэн хүмүүс чинь тэр нь арилждаг байхгүй. Манай охтод нэрээ надад нэрээ тийм зовөр байсан. Нэр байхгүй болсон юм биш үү? Хүнтэйгээс та амархан юм. Нөгөө нэг одоо шилэн үзүүгшүүл ингээл одоо нуруунд дэр хүнд юм дарцсан юм шиг ийм мэдрэмж төрдөг байсан. Тэр нэр байхгүй болсон юм шүү дээ. Нэрээ тэгсэн чинь ямар гоё юм бэ гэж хичээдэг байхгүй.
Тэгэхээр одоо тийм зовөр илэрч байгаа залууч вэ хөшөмж хамаагүй хүмүүс Кирилл Айлко 12-ыг аваад уугаарай. Үнэхээр энэ зовөрүүд нь бол арилна. За Конзимко 10-ын найрлага нь зөвхөн Конзимко 10 байгаас гадна НАТО кинаса гэж байгаа. Тэр НАТО кинаса нь яа гэм гэхээр бас өндөр тунтай байдаг 2000-тай байдаг. Тэгээд тэр нь ямар үйлчлэгтэй юм гэхээр судасны ханыг муу өгөх тус ингэ наалтцсан мэл тэрийг цэнэрлэх үйлчлэг үзүүлдэг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг атеросклероз үүсгэс сэргийлэх юм байна. За тэгээд зүрх судасны юм үүсгэс сэргийлэх юм байна тий. Зүрхний хималтагдал одоо брадикарди, тахикарди гэж ярьдаг. Тэдэрт бол маш сайнаар нөлөөлдөг. За тэгээ ушээ одоо тэр нөгөө нэг зүрхний дутагдалд орсон хүмүүс эсэх байдаг байхгүй юу. Тэгэд нөгөө дилетацд орсон ч юм уу тий. Тэр хүмүүс байх юм бол бас аваад уугаарай. Үнэхээр амьдралын чанарыг нь сайжруулдаг. Үнэхээр тэр хүн ингээд алхаж гიშгэхдээ шатаар дээшээ доошоо өсгөд амьсгаатаал ингээд явж чаддгүй байсан бол нэг ууснаас хойш амьдралын чанар нь сайжраад үнэхээр эрүүл хүн шиг болдог байхгүй юу. Маш олон тохиолдол над дээр байгаа. Тэгээд бас энийг бол маш ихтгэлтэйгээр би хэлж чадна гэж хэлмээр байна. Эрэгтэй хүн болгон адилхан биш. Эмэгтэй хүн болгон адилхан биш те. Хүн өөр онцлогтой байдаг. Тэгэхээр би бол одоо ингээл нэг хүмүүс зарим хүмүүс эрэгтэй хүн болгон энийг угаарай, эмэгтэй хүн болгон энийг угаарай гэж ингэж байгааг харж байгаа. Хэцүү л дээ. Д витаминыг хүртэл уулгах гэдэг шүү дээ. Хүний биеийн жинг бодож уулгадаг. За дээрэс нь архаг хууч өвчнийг бодож уулгадаг. Насыг бодож уулгадаг. Тэр болгоно тун өөр байхгүй юу? Тэрнтэй адилхан ер нь бол эрэгтэйчүүдэд за зөвхөн яах вэ тэгэж уулгаж болно гэсэн юм байна л да. Ер нь бол би эмчийн зөвлөгөө аваад за маа дээр болохоор соронзон дэлгөөний аппарат дээр эмч үзлэг хийгээд зөвлөгөө өгдөг. За тэр аппаратнаас одоо ингээ өршлөн зэрэглэх байдлаар ийм юмнууд байна. Та энийг уугаарай гэд ингээд хүн болгонд нь тохирсон зөвлөгөө өгдөг байхгүй. Тэгж л уугаасаа л гэж би хүсэж байна ерөөс. Тэгж уух юм бол маш үр дүнтэй байдаг. За тэгээд ер нь бол одоо хүн маш олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлээд эрүүл чанартай одоо урт удаан амьдрах боломж бол байдаг. Тэгээ яг зөв аминд ирцээ, зөв цагтаа эмчийн зөвлөгөөтэйгээр тэгж уух юм бол ер нь эрүүл чанартай урт удаан амьдрах боломж байгаа. Гэхдээ хажууд нь болохоор хөдөлгөөн, нойр, хоол, за тэгээд ус бас нэмэгдэх ёстой тийм. Энэ дөрвийг бол салгаж юусоо болохгүй. Манайхан бас жоохон юм туйсрамтай байх гэдэг байхгүй. Үгүй би энэ байгаль хэмжээсийн 2 витаминыг ууж би өгөхгүй гэл ингээл өгтлээ арх угаал те эсвэл амар өөхцтэй хоол идээл те хөдөлгөөн хийхгүй ингээл байгаад ивэл болохгүй шүү дээ тэр чинь угаас болохгүй. Тэгэхээр манай эмчнэр бол заавал давхар хөдөлгөөн, нойр тэгээд одоо нөгөө нэг ус этрийг нь бол заавал нэмэлтээр зөвлөж өгдөг. Тэгэхээр хүн болгоны зөвлөгөө өөр байдаг учраас эрэгтэй хүн болгон уух витаминыг, эмэгтэй хүн болгон уух витаминыг гэж бол би хэлж өгдөг.